Дархан аймгийн Үлзий сумын харьяат Хэлийн цэргийн дэд хурандаа Самдангийн Төмөрбаатар эх хорныхон тусгаар тогтнолын төлөө баатарлаг аваа байгуулснаар 1979 онд бүгд наримдах Монгол Ард улсын Баатар цол хүртсэн юм. Улсын Баатарын цол тэмдгээ бүгд наримдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгч Дин Дарга Цэдэнбал гардуулан өгчээ. Самдангийн Төмөрбаатар анх 1935 онд цэргийн албан татагдан 1939 онд халах голд Японы төрөмгийлэгчдийг бут цохох үйл хэрэг 1945 оны чөлөөлөх дайнд оролцожээ. Сайхан дуу шүү гэд Ахмад дайчин Төмөрбаатар инээмсэглэн суув. Үнэхээрч манай цэрэг дайчид залуу үеийнхэн өргөн олны дуртай хүндтэй сайхан дуу гэлээ. Тэгэдэн 22 наснаас 68 насыг хүртэл эх орныхон Дархан Хэлийн манаанд зогссон буурал дайчны сэтгэлийг энэ дуу догдлуулан баясгалгүй ч яхав. Хилчингэн шилгээд ингэж ярьсан ч гэсэн одоо нэг сэтгэл дүүрэн сайхан одоо байдаг. Үр хөвгтэй ч гэсэн яриад илгээж ярьдаг юм ахад л ер нь хилийнхаа тухай яриамаар санагдаад байдаг. Хил хамгаалж байгаад одоо хилээдээ харж яасан ч гэсэн одоо нэг сэтгэл сайхан санагддаг. Ямар ч үед, ямар шуургатай, ямар ч одоо хүнд, ямар ч одоо халуунаар сайхан одоо 51 сэтгэл булаасан өдөр ч гэсэн тэр одоо хилшгэл хайр татсан одоо юм бол байдгүй. Наримдах Монгол Ард улсын Баатар Самдангийн Төмөрбаатарын цэргийн алба хааж байсан Дорнот аймгийн халах гол сумын нутагдах Хэлийн заставын үйл ажиллагаатай 2002 онд улсын хурлын дарга төмөрөчөр Үлзий сумын харьяат Хэлийн цэргийн өдрөд газрын дарга хушууч генерал Сөндөв нарын албаны хүмүүс танилцсан юм. Хэлийн заставынхан улсын Баатар Төмөрбаатарын алдар гавьяа хүндэтгэн түүний нэрмжид танхимыг нээж гэрэлтэх хөшөөг нь босгожээ.